За 95 дахь дугаар өнөөдөр болохоор 7 хавартны шинжээгээр цуврал дугаар явуулъя гэж бодсон. Энийг болохоор энэ 25 онд шинэхэн гарсан 7 хавартын шинжээ гэдэг номон дээрээс бэлтгэж хүргэх болно. За энэ нэлээд ийм өргөн агуулгатай ном байна. Тэгээд би номноос энэ хэсэг болгоноос нэг сэдвийг нь түүгээд та нарт. За өнөөдөр болохоор 1-р бүлгийн ургийн шинжээ гэдэг хэсэг байна те. Бид нар болохоор нөгөө 7 хаврын шинжээг 7 нас болохоор л бид нар ингээд тусгай юм мэрэгсэн хүмүүсүүдээр шинжүүлээд эцэг эхтэн зөвлөгөө өгдөг гэж ойлгодог. Гэхдээ бидний өвдөц бол бүр хүүхэд олох хугацаанаас эхлээл шинжичдэг байсан юм байлээ. Бидний анх гидсэндээ бүрлдэх үед ямар улирал байсан юм тэр нь нөлөөлдөг юм байна. Тэгээд ямар гариг ирэхс байдгийг бид нарыг олох үед дээрэс нь ээж жирэмсэн байх үедээ ямар хоол унд иддэг байсан. Тухайн газар нутгийн онцлогоос бас тухайн хүүхдэд нөлөөлдөг байх нь цаг хугацаантай уур амьсгалын цаг уурын хүртэл нөлөө байдаг байж таарч байна. Тэгэхээр энэ бүгдийг нь шинжээд явдаг байх нэ. Тэгээд дараа бол төрхүү гэдэг бүлэг дээр бол ихэс хадгалах ёсон, нэр хайрлах ёс, эсгийн үнэг зэхих ёс гэж энэ сэвлэг үргээх, уях ёс гэж энэ хүүхдүүдийн нөгөө орны хөлнөөс гэрийн хан багнаас ингээд уйчдаг байсан тий. Энд хүртэл бол ёс байт юм байна. Дараагийн дугаар дээр бол энэ төрхүү гэдгийн хэсгээс бол аль нэг сэдвийг сонгож байгаа та бүхэнд ярьж өгье. Тэгээд өнөөдөр болохоор эхний тэр ургийн шинжээ гэдэг хэсгээс жирэмсний үеийн шинжээ гэдгийг нь та бүхэнд хүрэхээр бэлтгэлээ. За жирэмсний үеийн 1-3 сар. За үрийг тээх эхний 3 сард ихэд илэрч буй зан аашны өөрчлөлт мөн ямар төрлийн хүнсэнд илүү дуршиж байна гэдгийг нь ажигланаа гэж байна. Одоо жишээ нь махан хүнсэнд илүүтэй дуршиж байвал биеийн хүч ариун үрийг тээж байна гэж ойлгож болох нь байна. Тиймээс мах идмээр байна гэж байгаа ихэд махын бас хамаагүй хориглож болохгүй нэг нь бол цаанаасаа идмээр байгаа зүйл учраас энэ хоол хүнсний тал дээр бол нэг анхаарах зүйл байдаг те. Хитрхийн нэг өөрийн тассан идэж өмнө нь идэж уудаг хүнснүүдээс тис ондоо те. Галуу шувуу загсны ч юм уу те. Иймэрхүү хүнс гинт ингээд ихээр хэрэглэх юм бол хүүхдийн хүүсэнд нөлөөлдөг тал байдаг гэж ярьдаг. За энэний талаар бүр юм дэлгэрэнгүй нэг юм дугаар аль дээр орцсон байгаа учраас хэрвээ сонирхвол би доор линкийг үлдээчээ. Тэрийг ерөн сонссон байгаад өстой гэмгүү. Дараа нь хүнсний ногоо ургамлын гаралтай хүнсэнд илүүтэй дурших ээжүүд хөнгөн биетэй оюуны чадамж өндөр ураг тээж байна гэж ойлгож болно. За 3 дугаарт нь сүү цагаан эдээнд илүүтэй дуршиж байвал ном чүр мэдлэг суурь тавигдана гэж. За 4 дугаарт нь чихэрлэг зүйл болон элдв хамттанд дуршвал олонний өмнө үг хэлэх хүсэлтэй буюу олон нийтийн үүлэнд олонтоо нийцэж чадах үр мэдлэг нь байна хэмээн тооцно. За 5 дугаарт нь болохоор өвөрмөц амттанд дуршиж байвал жаяг хуулийг сахиулах төрийн үүлд олноо хураах үйлтэнгүүд мэдлэг нь хэмээн ажиж болдгоо гэж. За ургийн хөгжилд олон төрлийн ойх хүнс хүртэж таниулах нь зөв хэдий ч хим задлах шинжтэй хүнсийг ариун хүртгэхээс татгалзах хэрэгтэй гэж. Энд нь ховор эмийн ургамал, мөөгний төрлийн хүнс, халуун ногоо, дахин боловсруулалтаар бий болсон саармаг хүнсний бүтээгдэхүүн зэрэг орно гэж. За энэ нь арга бидний сайн мэддэг зүйлүүд юм те. Мөөг жирэмсэн хүн хэрэглэж болтгоо гэдгийг бүгд мэддэг. Ямарваа нэгэн эмийн зүйл хэрэглэхдээ заавал эмчээс бид нэр асуудаг штэ те. Тэгээд халуун ногоо, бэлэн гоймонч гэдэг юм уу те. Дагшилсан зүйлүүдийг бид нэр жимсэн байхтай аль болох идэхгүй байхыг харьцангуй бараг бүгд мэддэг юм шиг санагдсан манай ээжүүд. За эхний 3 сар юм байх нэ. Тэгвэл дунд 3 сар. Энэ үед зүүд зөнгөө их нь ажиглах хэрэгтэй гэж байна. Энэ үед хээлтэй бүсгүй өрс ихвчлэн ан амтан байгаль дэлхий тод өнгө бүхий төрслийг зөвдлөх нь олонтой. Цэнхэр тэнгэр, гүн хөх, далай тэнгис, нуур гээд зүүднийх нь өнгө илүү гүн өвөл явдал нь тод томрон байхаваас ургийн хөгжил хэвэн явагдаж байна гэж үздэг гэж байна. Мэдээж эрт дээр үедээ эхо гэдэг зүйл бол байхгүй те. Ургийн хөгжлөг тэр болгон хэвэн гэдгийг мэдэх боломжгүй байдаг бол зүүдээр яах нь шалгах бас нэг арга байдаг гэж үздэг юм байна. Энэ үед эхийн зөн ургийн мэдээлэлтэй холбогдох тул зүүдээр дамжуулж үрийнхээ мөн чанарыг анзаарч болдог. Жишээлбэл бүү заяат үр тээж байвал тэнгэрийн орон зайнаас уул ус, далай тэнгис, ургамал модныг шуун нүдээр харах зэргээр зүүдэлж байдгаа гэж энэ. За дээрээс харж байгаа тийм шуун нисэх өндрөөс ч юм уу дээрээс ингээ байгалыг харж их юм бол бүү заяат үр тээж байх магадaltaй юм байна.
Яг л тэр онгодын шахаанд орж буй бүх хүмүүний мэдрэмжийг зүудэндээ амсдаг гэсэн үг. Иймд эгэл үеэс илүүтэй сүнслэг мэдрэмжтэй болж байгаль дэлхийтэй ойр байхыг хүсэмжлэн ч бий. Энэ үед ихэн орчлонгийн гүн ухаан унц тайлах гэх зэргээр өөрийгөө хөглөх учиртай байдаг. Иймээс энэ үед их хүмүүн тухайн салбарт зорж ирэх үрийн үйл хэрэгт холбогдох зүүдийг зүүдлэн гэсэн үг гэж байна. Тэгэхээр энэ чинь за бүү биш юм а гэхэд одоо юу гэх юм бүжигчин болох магадгүй те. Одоо гол сүнсний зорилготой хүүхэд хийж явах юм бол их нь дунтлах энэ 3 сард яах нь өөрийгөө ч юм уу те ямар ч юм бүжиглж байгаа хүмүүс ч юм уу тайзан дээр байгаагаар ч юм уу те ийм бүжигтэй холбоотой зүйлийг их зүтлэж магадгүй юм байна. За магадгүй барилгачин мэрэгчлээ болох хүүхэд тээж ийн гэж бодвол барилга дээр ажиллаж байгаа ч гэдэг юм уу те барилгачдыг харах ч юм уу нэг барилга байшинтай холбоотой зүтлэх магадaltaй гэсэн үг юм байна. Тэгэхээр дунтлын 3 сард зүүдэлж байгаа зүуд маань ирээдүйн хүүхдэд чинь нөгөө ажил мэргэжилтэд илүү тий ямар зүйл хийх ёстой тэр хүүхэд ирж байгаа нь тэр мэдээллийг илүү зүүдлэх боломжтой юм байна гэж харлаа. Мөн өөрийнхөө алдар нэр болон бусад мэдээллийг зүүдний өгүүлэмжээр товтоо сайхан ажих боломжтой. Ээжүүд энэ үед нойр сайн авч ургийн хөгжлийг сайтар дэмнэж байх хэрэгтэй. За дунтлын 3 сар аль болох сайн унтах хэрэгтэй юм байна. За жирэмсний сүүлийн 3 сар. За энэ үед ихийн зан ааш дур сонирхол хэрхэн өөрчлөгдөхийг ажигланаа. Тэд цоо шин зүйлийг турших хандлагатай болж эхэлцгээе. Жишээ нь хөгжим тоглох, шүлэг тэрлэх, зохиол бичих гэх мэт урд нь юр сонирхож байгаагүй зүйлийг хийж тэс ондоо мэдрэмжүүдэд автаж болтгоо гэж юм. Одоо энэ дэр нэг жишээ дурдсан байл да. Нилээн юм сайн загвар зохион бүтээгч эмэгтэйг ээж нь ингээд нэг эцэндээ тээж явах хугацаанд өмнө нь ерөөсөө юм хум ойж байгаагүй хүн гинтл ингээл 100 утас бараалтай юм хум оёол ихсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр яах нь хүүхдийнх нь зорилго тийм ирээдүйн ажил мэргэжилтэй онцлогийг тухайн их тээж байх хугацаанд ингэж мэдэрдэг байх нь л те. Тэрийг нь одоо шууд хийх дурн илүү хөдөлдөг гэх юм уу? Энэ хэсгийг бол чанаа дээдс гэд хүн ярьж байгаа. Эсвэл багшилж исэн одоо гутал урлаач хүн байсан юм билээ. Тэгэд энэ хүн өөрийнхөө дурсамжтнаас хуваалцсан байна. Зуны нэг айгам халуун өдөр намайг холын аянаас жин тэн гэртээ ирэхэд гэргийн маань миний элдийг барьчихсан ухтаж байх юм. Үгүй чи чинь нэр нөхрөө холоос ирэхэд элд далайн ухтдаг нь яаж байгаа юм бэ гэж асуудал эхнэр минь инээд алтан. Элдээр завчиж үзмээр санагдаад чамааг ирэхээр хідэн хөдөлгөөн заалгаж авъя л гэж бодож байлаа гэд хээв нэг хариулж билээ. Тухайн үед миний мэнлэг үр олдоод удаагүй байсан үе чинь. Тэгэд тухайн үед болохоор би гэргидээ энэ үр лавта эдэртэн баатар болох байх гэж хэлээд хөхөрлөлтөн өнгөрч билээ гэж юм. Тэгэхээр үнэхээр ч тийм байж таарсан. Тухайн хүүхэд нь маш их чадвартай нэр цуутай баатар болсон. Тэгээ тэрийг яах нь ихэн жирэмсэн бахта мэдэрсэн байх нэ. Онгодын тамхтай эсвэл зүүн бэлгийн орон зайд оюун бодлын үйл аримтай үрийг тээж байгаа бол ихт нь шинээр мэнгнүүд илэрж гарах нь бий гэж юм. Мэнг гинэ. Харин амарцсан эхийн биеэс тухайн мэнг хүүхдэд нь шилжин байдаг гэж шүү. Онцгой өвөлтөн буюу тамхтан үрсийг энэ тохиолдлоор нь таньж болдгоо. Мөн энэ үрс нь урдаар өөрсдийнхөө зүсээрээ үүлийн цар алдар нэрийг эцэг ихтэй зүүн бэлэг зүүд нойроор нь чимээлэн эрцгээдэг. Тэ урдчлан мэдүүлдэг байх нь. За ургийн бooжилт хэвэн явагдаж байгаа эсхийг энэ үед тандах хэрэгтэй. Хэвэн бус хөгжлийн улбааг багт нь мэдэж авбал эрх охирлыг бүрэн дүүрэн арилгаж чадахгүй ч багасгах боломж бол байдгаа гэж байна. За яаж мэддэг байх нь хараадах юм. Жишээ нь орчин цагийн хэллэгээр аутизмтай буюу биднийхэр ондоошилт гэж нэрлэгддэг үр байна. Энэ үрийг тээж буй ихэд тарих толгой дүнхтэн өвдөх, юмс хэвийн хэмжээнээс алсарч эсвэл ойртох юм уу орон зайны баримжаа алдагдах үзэгдэл ариун тохиолддог. Хэрвээ за ийм шинж тэмдгийг илэрх юм бол буюу ойр ойрхон ажиглагдвал гэж юм. Яг уу ганц нэг тохиолдол байх юм бол бас санаа зовх зүйл юм байна л да. Толгой дүнхтэн өвдөх, юмс хэвийн хэмжээнээс хит ойр хитвэл хит хол харагдах буюу тэ орон зайн баримжаа алдагддаг байх нь. За ийм зүйл ойр ойрхон ажиглагдвал шүү. Эхийн байгалийн эрчим болох нарны элчээр биеийн химийг сайтар тэтгэх хэрэгтэй гэж байна. Одоо энэ чинь аутизмтай байх магадaltaй гэсэн үг болж таарж байна те. Тийм байх ч бас албагүйч байж болно тийм үү. Тэгэхээр ийм сэжигтэй тохиолдол илэрх юм бол бүр арилгаж чадахгүй маа гэхэд энэ нөлөөллийг багасгах боломжтой гэж байна шүү дээ те. Жирэмсэн байх хугацаанд.
За тэр арга нь болохоор яах нь нарны элчээр биеийн хэмийг сайтар тэтгэх хэрэгтэй гэж байна. Учир нь нарны элч гельбан хүмүүний эрчим тогтолцоог голдролд оруулах суурь шалтгаан байх тул ургах наранд биеийн хэмийг тэтгэж сүм үргэлийг аривантай өргөж тэрхүү ондоошилт хэмийг засахыг хичээвэл зохино гэж байна. За ургийн хүчлийн үеэр үрийн хараанд өөрчлөлт орвол эхийн хараа бас өөрчлөгдөг. Ерөнхийдөө ургийн айл нэг эрхтэнд өөрчлөлт орвол эхийн тухайн эрхтэнд өөрчлөлт мэдрэгдэнэ гэсэн үг гэж байна. Үүнийг сайтар анзаарах учиртай. Зарим домын аргаас дурдвал толгоон удаа хугацаанд дөнгөтөн өвдөөс мөнгөн аяганд ус дүүргэн шинийн 15-ны тэргэл сарны туяанд хонуулаад маргааш нь толгоон хэсэг буюу биеийн өвдөж бух хэсгийг шавшин хэмийн ондоошлыг цэвэрлэж болно гэж байна. За толгоо өвдөж ивэл толгоогоо шавших нь өөр юу өвдөх юм те? Нүд өвдөх юм уу? Хөл гар үе мөч өвдөх юм уу? Элэг бүр ходоод өвдөх юм уу те? Тийм өвдөлт байх юм бол яах нь мөнгөн аягт бас 15-ны сарны туяанд хонуулаад шавшиж хэмийн ондоошлыг нь цэвэрлж болдог байх нэ. Мөн өөрийн бие өвдөж байна уу эсвэл ургаас ирэх мэдээлэл байна уу гэдгийг ялгахын тулд домчид үзүүлэхээс гадна их нь олон удаагийн давтамжаар илрэх зүүд зөнгөө ажиглах хэрэгтэй. Ихэд үзүүлэх нөлөөнөөс гадна эцэгт зүүд болон зөнгөөр мэдрэмж орж ирнэ гэж байна. Заримдаа санамсаргүй хэлсэн үг нь бас мэдээ байж болдгоо гэж байна. Тэгэхээр ээж нь ч аав нь ч өөрийгөө ажиглах нь байна. Бие биенээ сайн ажиглах нь байна. Жирэмсэн болохоос өмнө байдгаасаа арай өөр зүйл ажиглагдах юм бол тэрийг магадгүй тэмдэглэж аваад юу ээж болох уу гэд ингэж бодож үзэх нь тийм үү. За жирэмсний 9 сарын хугацаанд гинтийн чанга чимээ анивчих гэрэлтэй болоод соронзон орон ихтэй орчноос аль болох зайлсхийх учиртай. Эрчимийн хуйлралт орон зай буюу уулын жаллах судаг, өндөр хайрхтын орой, усны судлын орон зай, түргэн урсгалтай гол мөрөн, догширсон гал голомт гих зэрэг хэмийн үйлдэл ариунтай газрууд нь ургийн бүрлдэж буй хэм мэдээллийг өөрчлөн 50 зайд нөлөөлөх тул шаардлагагүй бол эхний 6 сарын үед ийм газраас холуур байвал зүйтэй гэж байна. За тэгэхээр өнөөдрийн агуулгыг ингэж болж байна. Дараагийн дугаар дээр төрхүү гэдэг хэсгээс аль сэдвэрийн сонсомоор байна тэрийг та бүхэн санаа бодлоо хэлээрэй. Тэгээд энэ мэд энэ 7 хаврын шинжийг бол хэдэн дугаар бол явуулна гэж бодож байна. Бид нар чинь нөгөө 7 настай л гэдэг болохоос шинэ бүр нэг наснаас нь эхлээд энэ шинждэг байгаа байхгүй юу? 1-7 нас хүртэл нь тэр чих жил болгоны одоо арай онцлог шинжээнүүд байд юм байна. Тэгээд 5 мэдрэхүүгээр нь шинжих нь байна. Бас 9 хүслийн шинжээ гэж байна тийм үү? Мэнгний шинжээ, нөхцөл бүрдүүлэх шинжээ, төрийн шинжээ, төрийн шинжээний 5 тусгаар тогтнолын дагуу байх жишээний их мэтчлэн маш тийм өргөн хүрээний шинжээнүүд явдаг байх нэ. Ялангуяа 1-3 наснд бол хүүхдүүдийг тэр зүм мэдрэмжтэй байгаа хэсгийн одоо улаач бүү тамхтай гэдгийг нь бол мэдэх хугацааны юм билээ. Одоо эцэг эхийн хувьд ч ажиглалтын төвшөнд бол шинжих бүрэн боломжтой. Тэрнээс хойш 4-өөс хойш ингэ болоод ирэхээр хүүхэд тэр шинж тэмдэг зүм мэдрэмжтэй шинж тэмдэг багасчдаг юм байна. Тэгэхээр 7 насны шинжээнд болохоор тусгай чадвартай тэр хүмүүс нь л таньж мэднэ үү гэхээс биш. Одоо эцэг эхийн таньж мэдэх жоохон боломж нь хомигдчихдаг юм байна. Тэгэхээр ялангуяа бага насны хүүхэдтэй эсвэл ойр хавьдчин бага насны хүүхдүүд байгаа эцэг эхчүүд байдаг бол одоо энэ 7 хаврын шинжээг гэдэг цувралыг эхнээс нь ингээд сонсоод явбал тэднэрт маш хэрэгтэй. Ер нь бол манай энэ подкастын дийлэнх сонсогч нь дунд насны эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр бид нэр болохоор өнгөрсөн үе болоод ирээдүй хойч үеийнхаа ингэж холбоос болдог үе учраас ирээдүй хойч үе маань сайн сайхан байлгахын тулд тийм үү зөвхөн өөрсдийнхаа гэхгүй ах ихч дүүгийнхаа хамаатан садан ойр тойрныхоо найз нөхдийнхаа одоо хүүхдүүдэд анхаарал тавих нь бол бидний өөрөө байгаад байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг мэдж байгаа бол ирээдүй хойчтой туслах үүднээс сайн шеэр хийгээд өгөөрэй. Бид нар хүүхдүүд өөрсдийнхөө онцлогийг ямар заяан төрсөн, ямар одоо үйлийг хийх ёстой, ямар онцлогтой, ямар мэргэжил сонгох ёстой зэрэгээ мэдж явах юм бол яг нь ирээдүйд тухайн хүүхдэд хэрэгтэй, тухайн нийгэмд хэрэгтэй. Нэг хүнээс эхлээл нийгэм үүсэж байгаа учраас ирээдүйн хойч тийм хэрэгтэй мэдээлэл агуулсан юм цуврал дугааруудаа орох гэж байна. Тэгэхээр та бүхэн минь сайн шеэр хийгээд өгөөрэй гэж хүсье. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.